Сайн байцгаана уу? Солонгоо агшнэ. Өдөр хамтдаа нэг зургийг харцгаах уу? Хөөх, ямар гоё тайз вэ? Ямар нэг юм зүйл болох гэж байгаа юм шиг байна тийм ээ? Ямар гоё гэрэлтэй юм бэ? Тэр тайзны голд микрофон байх чинь ямар олон үзэгч цуглараа вэ? Энэ ямар нэгэн тоглолт болох гэж байгаа шиг байна тийм ээ? Вау, та нар ийм гоё тайзан дээр гарч дуулж үзсэн үү? Эсвэл ийм гоё тайзан дээр гараад бүжгэлж үзсэн үү? Хэрвээ энэ тайзан дээр дуучны нь гарч ирэхгүй бол яах вэ? Хүмүүс уурлаад гэрлүүгээ харна шүү дээ, тий? Хичнээн гоё гэрэлтүүлэгтэй, хичнээн гоё чимэглэсэн, хичнээн гоё хөгжимтэй, хичнээн олон үзэгчтэй тайз байлаа гэд гол дүрийн дуучны нь гарч ирэхгүй бол энэ тайз ямар ч утга учиргүй. Тэгвэл Бурхан биднэрт энэ тайзнаас ч илүү гоё тайзыг биднэрт бэлдэж өгсөн. Харин тэр тайз нь ямар тайз юм бол? Энэ бол Бурханы бүтээсэн дэлхий гэдэг тайз. Тэгвэл дэлхий гэдэг энэ тайзны гол дүр нь хин юм болов? Бүгдээрээ хамтдаа Библиэс харцгаая. Эхлэл номын 1:27-оос 28 хамтдаа уншицгаая. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Бурхан тэднийг өрөөж, үржиж олширцохог, газар дэлхийг дүүргэж түүнийг эзэмшчихээг, далайн загас, огторгын шууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг гэв. Амен. Тэгвэл Бурхан биднэрт дуучны тайзнаас ч илүү маш үзэсгэлэнтэй дэлхий гэдэг тайзыг Бурхан биднэрт бүтээж өгчээ. Бүгдээрээ хамтдаа харцгаая. Вау, дэлхий гэдэг энэ гайхалтай тайзны гол дүр нь хин болоо? Тийм ээ. Энэ тайзны гол дүр бол өнөөдрийн уншсан ишлэлдэр эрэгтэй, эмэгтэй хүнийг энэ тайзны гол дүр юм а гэж Бурхан бичсэн байна, тийм ээ? Тэгвэл энэ дэлхийн гол дүр нь хэн байх нь вэ? Би болон та бүхэн энэ дэлхийн гол дүр байх нь. Бурхан энэ дэлхийн гол дүр болох та бидэнд хоёр зүйлийг тушаасан байна. Нэгдүгээрт нь өсөн олширцохог гэж тушаасан. Мэдээж өсөн олширах гэдэг маань аав ээж маань гэр бүл болоод үр хүүхдүүдтэй болоод тэр хүүхдүүд нь том болоод дахин гэр бүлийг бий болгоод үр хүүхдүүдтэй болоод ингээд өнөр өртгөн болдог шиг бид нар сайн мэдээг ч гэсэн олон хүүхдүүдэд хуваалцах хэрэгтэй. Олон хүүхдүүд Есүсийн тухай таньж мэдэх нь Бурханы тушаал байх юм. Тэгвэл хоёрдугаар тушаал нь Бурхан биднэрт энэ дэлхийг захираарай гэж тушаасан байна. Энэ дэлхийг захираарай гэсэн юм чинь хамаагүй модыг хуглаад иж болох уу? Би энэ дэлхийн гол дүр юм чинь гээд жижигхэн шоргоолчнуудыг тамлаж гიშгэж алаад иж болох уу? Болохгүй. Бурхан биднэрт энэ дэлхийг захираарай гэж айлцсан учраас бид нар энэ дэлхийг хайрлаж, хамгаалах үүрэгтэй хүмүүс байна. Модыг хугалж болохгүй. Цэцгийг хамаа намаагүй тастаж зулгааж болохгүй. Голын ус руу хаягдал хогоо хийгээдэж болохгүй. Гадаа гудамжинд тоглож байхдаа эзэн жихрийн цаасыг хамаа намаагүй хаяад иж болох нь. Энэ бүгдийг хараад Бурхан л баярлахгүй. Тэгэхээр бид нар энэ дэлхийг захираарай гэсэн учраас бид нар энэ дэлхийг хайрлаарай гэсэн үг юм. Бид нар уул ус, ургамал мод, ан амтан, жигүүртэн шувуу, тийм ээ? Мөн далайн загас энэ дэлхийн бүх зүйлийг бид нар хайрлаж тэднийг захирах үүрэгтэй хүмүүс байх юм. Тэгвэл бүгдээ хамтдаа залбирцгаах уу? Бурхан минь ээ, та бидэнд тушаахтаа энэ дэлхийг хайрлаарай, хамгаалаарай, захираарай гэж хэлсэн. Мөн биднийг үржин ошроорой гэж тушаасан. Эзэн
бид нар олон хүүхдүүдэд сайн мэдээ дамжуулахад туслаач. Мөн бид нар байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалдаг хүүхдүүд байлгаж өгөөч. Энэ дэлхийн гол дүрийн эзэн бол би болон та бүхэн гэдгийг өнөөдөр сурлаа. Хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь таньда баярлалаа. Та бидэнд дуучныхаас ч илүү гайхамшигтай тайзыг бэлдэж өгсөнд баярлалаа. Хүүхдүүд бид нар энэ амьдралынхаа гол дүр юм гэдгийг ойлгуулж өгсөнд баярлалаа. Бурхан минь ээ, бид нар олон найзуудаа Есүсийн тухай сайн мэдээг дамжуулдаг байлгаж өгөөч. Мөн энэ дэлхийг бид нар хайрлаж, хамгаалж, арчилж, торддог байлгаж өгөөч гэж гуйж байна. Таны бидэнд бэлдэж өгсөн дэлхийг хэмээх энэ гайхалтай тайзан дээр бид нар үнэхээр таны гэрлийг харуулж чадсан, таны хайрыг дамжуулж чадсан хүүхдүүд байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Дараа уулзтлаа. Баяртай.